дэлхийн одонгоо авсан явдалд баяр хүргье. Тэгээд таны хувьд бас Германы Баварийн мужид иргэдийн хурлын төлөөлөгч хийдэг царганч Монгол эмэгтэй гэдгээр анзаардаг. Монголд ирсэн дараа бас алдар дэлхийн одонгоо хүлээн авч байгаа юм байна. Энэ сэтгэлээсээ хуваалцахгүй юу? Баярлаа. Би Монголд ирээд одоо өнөөдөр 2 дахь он жин. Тэгээд дөнгөж ирээд алдар дэлхийн одон авахыгаа мэдсэн учраас шин дээлээ хийж чадаагүй. Өөрт байгаа дээлээ одоо өмсөд өнгөд өнөөдөр алдар дэлхийнхаа одонг аваад үнэхээр ээж хүний жаргалыг мэдрээд одоо үеийн алдарт эхийн одон авсан ээжүүдийн тэр сайхан мэдрэмжийг яг энэ мөчд бодвол эдлээ сууж байна. Монголд ирээгүй 6 жил болсон. Дөнгөж ирээд нөө сэтгэл хөдлөл маань дуусч амжаагүй байхад ингээ эхийн одон авсандаа бол маш их өндөр сэтгэл өндөр байна. Таны хувьд бас одоо Германд улс төрд зүтгээд оролцоод явж байгаа. Дээрээс нь дахиад 4 хүүхэдтэй гэхлээр бүр бахархах сэтгэл төрж байна. Хэд хэдэн настай хүүхдүүдтэй гэр бүлээ зохис танилцуулбал. Манай хүүхдүүд ер нь бага насны хүүхдүүд байгаа. Манай баг бол ойтой. Тэгээд том маань бол 11 насны ийм 4 хүүхэд байна. Манай гэр бүлийн хүн болохоор Германы ЦСУ намын Мюнхний тойргийн бүсийн амбан захирагч Кристоф Гэбел гээд бас улс төрч хүн байгаа. Амбан захирагчаараа ажиллаад одоо сүүлийн 10 жил болж байна. 10 жилийн өмнө засаг дараагаар бас олон жил ажилласан. 2 удаа 6 жилээр сонгогдоод ингээ ажилласан хүн байгаа. Би 2020 оны 3 сарын 15-нд Баварын орон нутгийн сонгуульд яг нэр дэвшээд сонгуулийнхаа сурчлагын үйл ажиллагаан дээр яг хөл хөнд цодгор гэдэстэй явж байсан. Тэгээд аз зоолж одоо сонгуульдаа ялаад сонгуулийнхаа оноогоор бол засаг даргын дараа одоо эрэмблэгдсэн нийт 144 хүнтэй өрсөлдөөд одоо Германы улс төрт анхны монгол хүн буюу иргэдийн хуралд орсондоо маш их баяртай байгаа. Би одонгийн хүүхэд одоо миний амьд бурхан болсон ээж маань намайг төрүүлээд эхийн 2 дугаар одон авч исэн бол өнөөдөр одоо би манай гэр бүлийн хувьд түүхт автагдаад дахиад эхийн ордон авж байна. Хүүхдүүд нэмэгдэх болгонд хариуцлага нэмэгддэг. Хань бит хоёр маань хүүхдийг эрдэн боловсрлоос нь гадна хүмүүжил бас их чухал байдаг. Тэгээ зөв хүн болгож өсгөхөөр их анхаарч заавал гарвал одоо чөлөөт цагаа ердөөсөө хүүхдүүдтэй л зориулах маш их дуртай. Хүүхдүүдтэй халуун дулаан багаас нь уур амьсгал гэр орондоо бүрдүүлж хайраар дүүрэн өсгөх тэр сайхан дурсамж нь эргээд насанд хүрснийхэн дараа нь сэтгэлийг нь дитгээд явах учраас хань бит хоёр бол маш их анхаарал тавьдаг. Тэгээд таньдаа болон хайрт одоо өөрийн ээж, хадам ээж, эгч дүүстэй энэ жавшааныг ашиглаад чин сэтгэлээсээ бас талархлаа илэрхийлье. Та бүхний бас дэмжлэггүйгээр би бас өдөө одоо хүртэл явахгүй байсан баха.